Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэ бүрэнгээс эхлэнэ. Өнөөдөр Монгол улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 30%-ийг импортоор хангаж байна. Харин манай баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 70%-ийг импортоор авч байна. Манай улс жилд 170-аас 200 сая орчим Америк доллар буюу жил бүр 200 цэцэрлэг барих мөнгийг зүгээр л гаднаас авч иргэлсэн цахилгааныхаа төлбөрт өгсөөр байна. Харин Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар баруун бүс эрчим хүчний хараат байдлаас бүрэн гарна. Энэ усан цахилгаан станц ашиглалтанд орсноор баруун 5 аймгийн эрчим хүчний хэрэгцээг дангаараа бүрэн хангана. Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсаас авч буй импортын эрчим хүчний төлбөрт жил бүр төлдөг мөнгөө хэмнэнэ. Хагас 100 жилийн турш яригдсан ч өнөөдрийг хүртэл гацаатаа байсан энэ төслийн их бүтээн байгуулалт энэ хавар эхэлж байна. Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэ бүрэнгээс эхлэнэ.